Америк нэгдсэн улсын засгийн газар буцалтгүй тусламжаар манай оронд 285 сая $6 тусал хэрэгжүүлэх гэж байгаа байлээ. Үүний нэг нь Чойроос Сайн шант хүртэлх 176.4 км замын шавыг өнөөдөр тавилаа. Энэ замд нийт $43 сая тусвалсан байна. Тус замыг тавьснаар Монгол улсын дэд бүтцийн салбарын хөгжилд үлэмж, ач холбогдол бүхий босоо тэнхлэгийн замын гүйцэтгэлд үнэтэй хувь нэмэр оруулах юм аа. Цаашлбал энэхүү зам нь Евразийг холбосон гүүр болж байгаа стратегийн өндөр ач холбогдолтой болно гэдгийг энд тохиж хэлэхэд таатай байна. Энэ зам өөрөө хучирт нь бол одоо манай 3 дугаар зэргийн зам 7 метрээр явдаг бол энэ бол 8 метрийн өргөнтэй. Өөрөөр хэлбэл хоёр талд нь 50 см-ийн хатуу учиртай хөөтэй гэсэн үг. 8 метрийн өргөнтэй 1 метрээр өргөн гэсэн үг. За мөн энэ замын даац бол нэлээд одоо сайн болгосон. Өөрөөр хэлбэл асфальт 5 см-ийн асфальтны доорх суур нь бол манайд одоо тавьж байгаа замууд бол нэг 15-аас 20 см байдаг бол энд бол 30 см-ийн цементээр бэхжүүлсэн ийм суурьтай, хоёр үе суурьтай. Ойрын хэдэн жилд бол тэр дунд засвар одоо өдөр тутмын ээлжит засвар үйлчилгээг бол байнга хийж явах хэрэгтэй. Тэрийг жил тутам хийхгүй бол 13 жил биш 7-8 жил болоод эвдэрэх ямар ч сайн хийсэн байсан эвдэрэх магадлалтай. Замын барилгын ажлыг Солонгосын LIG компани гүйцэтгэх юм а. Тус компани Солонгосын авто замын ажлыг гүйцэтгэдэг тэргүүлэх компани гинэ. Замыг 2013 оны 4-р сард тусгах зорилготой байгаа юм байна. Замын чанарын хувьд бол би их одоо сүулт нь асуудал байхгүй гар тийм сайн байрлна гэдэгтээ итгэлтэй байна. Тус замыг барьснаар Монгол орны эдийн засгийн өсөлтөд нөлөөлж, зам дагаад хөгжил гэдэг шиг нутгийн иргэдийн ядуурлыг буруулах ач холбогдолтой байлээ. Дорногов аймгаас сонгогдсон улсын хурлын гишүүн Батсуур хэлэхдээ монопол хэрэг тогтоогоод байгаа төмөр замаар иргэд үйлчлүүлэх биш, өөрсдийнхөө унагаар ажил амьдралаа залгуулах боломжтой гэж байсан. За Монгол улсад үнэхээр ач холбогдолтой. Ягаад гэвэл сүүлийн хэдэн жил одоо гадаад худалдаа нэмэгдээд энэ гадаад худалдааны 70-80% зөвхөн эрээн замуудад амжиж ирдэг Монголд. Тэгэхдээ энэ төмөр зам ачааллаад ахаа байсан. Үүнээс болоод одоо 2008, 7-8 оны үед орон сууцны Монгол асар хэмжээр нэмэгдсэн. Яг л барилгын материал орж идэхээ чадах байсан. Одоо ингээд эрээн замууд асар хэмжээр бараа овоорчдаг. Үүнээс болоод Улаанбаатар бол Монгол тэрээр барааны хомсд эрэлт бий болчихдаг. Нийлүүлэлт нь одоо оцорчдаг. Ийм одоо энэ зам хэрэг байсан бол олон жилийн байгаль ихсэн бол Монгол эдийн засгийн өсөлт их чухал өсөлттэй байсан. Инфляц хамаагүй байх байсан юм. Үүний өөрөө хөдөл. Тэр энэ утгаар бол улсын хэмжээний олон улсын хэмжээний ийм зам юм байна. 176.4 км замын 25 км-ийг нь Arch Capital компани гүйцэтгэх юм байна. Энэ замын ажлыг 11-р сарын 15-нд дуусгах гинэ. Замын технологид хяналт тавихаар нийт 13 инженер ажиллах юм байна. Монгол талын 2 компани ажиллах бөгөөд 3 жилийн гэрээг зам гүйцэтгэгч LIG компанитай байгуулжээ. 3 жилийн турш хөдөө газар амьдрах учир нийгмийн асуудлыг хэрхэн шийдэгдэх талаар хяналтын инженерээс тодруулсан юм а. Нийгмийн асуудал хангаж байгаа. Хөдөө ажиллаж явах хугацаанд бол биднээсийг одоо хангалттай нэг хүнийг нэг өрөөнд тэ байрлуулж ингэж аягүй сайн хангаж байгаа. Дотроо нойлтой, дүүштэй тийм байранд байрлуулж байгаа. Цалин мөнгөний хувьд бол явтай тэгэл ер нь гайгүй боломж. Шав тавих хэслэлд Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайд Эдэлтон, Солонгос улсын элчин сайд Чунгил нар оролцсон. Тэд энэ зам Монгол орны тулгуур хөгжил болж чадна гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлсэн.